Миний ойлгож байгаагаар бол энэ хилцээр маань бол төр хилцээр байгаа. Тэгэхээр төр хилцээрийн тохиолдолд хэрвээ импортын барааны үн буурч өрсөлдөө нэмэгдэж энэ дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчид урьдчилан таамаглалаас илүүтэй юм сөрөг нөлөөлөл үүсэх тохиолдолд энэ гэрээнээс яаж гарч болох вэ? Ер нь гэрээнд бол яг гарах тэр нөхцөлийн оруулсан уу? Яг бол тухайлбал одоо жишээлбэл энэ манай улстай адилхан энэ төр гэрээ байгуулсан улсуудыг харахад бол Иран, за Вьетнам, Серб бол гэрээ байгуулсан байгаа. Иран бол 3 жилийн хугацаатай хилцээр байгуулад тэгээд үргэлжлүүлээд гишүүн орн болсон байгаа. Тэгэхээр ер нь энэ заалт бол тусгацсан юм уу? Хэрвээ төр хилцээрийн явцад бол ямар нэгэн маргаан үүсэх юм бол аль улсын шүүх арбитраар хэлэлцэх вэ? Мөн бас энэ төр хилцээрийн хүрээнд Евразийн энэ эдийн засгийн энэ нийтлэг стандарт хяналт галийн шаардлагыг дагаж мөрдөх энэ мөрдөх шаардлагатай болох уу? Хэрвээ мөрдөх шаардлагатай болох юм бол хичнээн Монголын байгууллагууд энэ шаардлагыг хангаж чадах вэ? Энэ дээр хийсэн тооцоо байна уу? Хэрвээ хангаж чадахгүй бол энэ Монголын экспортыг бас энэ хязгаарлах юм боломжтой болцсохгүй болох юм биш үү? Ер нь энэ хилцээрийг нөгөө бусад улсын жишг одоо байгуулсан улсуудын одоо жишгийг харж дүгнсэн үү? Энэ гадаад хэргийн яам энэ дээр ер нь ямар бодол байр суурьтай байгаа юм бэ? Энийг бас сонсъё. Гүшний асуултанд хариулъя. Гадаад амны олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны захирлуулж сайхан байна. Манай яамны хувьд бол 2015 онд энэхүү холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш хамтын ажиллагааны механизмтай хамтарсан зөвлөл хуралддаг. Энэхүү зөвлөлийн үеэр 19 оноос ялангуяа ажиглагч гишүүн болохгүй бидний хувьд бол чөлөөт худалдааны хилцээр байгуулах асуудлыг хамтарсан байдлаараа судалж үзье гэдэг ийм судалгааг хоёр тал гаргаад хамтарсан судалгаа хийгээ явсан. Энэхүү судалгааны дүнд бол одоо яригдж байгаа импортын татврын орлого багасах, дээрээс нь экспортын одоо нэмэгдэх, экспортын нэмэлтийн асуудал, за импортын нэмэгдэх гэсэн энэ асуудлууд бол гарч ирсэн байдаг. Энэхүү одоо судалгааны дүнг бол тухайн үед бол бид урьдчилан хэлэлцээд, сайдын зөвлөлийн урлаараа хэлэлцээд энэхүү одоо эдийн засгийн хөгжлийн яам байгуулсны дараа энэхүү хамтарсан судалгааны ажлаас гарсан. Энэхүү гарсны дараагаар бол хамтарсан одоо судалгааны ажил дууссаны дараа энэхүү төр хэлэлцээрийн асуудал босч ирсэн байгаа. Энэхүү төр хэлэлцээрийн асуудал бол манай яам хамгийн сүүлийн раундад Москвад болсон 3 сарын 2-нд болсон хуралдаанд бол оролцсон. Энэхүү хуралдааны дүнгээр бол бас Монгол улсын стратеги ингэж хэлж болох бүтээгдэхүүнүүдийг бас хэлцээрийн жагсаалтаас хассан ийм асуудал байгаа. Тэгэхээр бид бүхний бас хөргүүлж исэн саналууд тусглаа болсон гэж үзэж байгаа гэдэг хэлье. Баярлалаа. Эдийн засгийн хөгжлийн яам манар. За хэлэлцээр 3 жилийн хугацаатай 3 жилийн дараа хэрэгжилтэд харж байгаа сунгаж болон цуцалж болно. 12 сарын өмнө мэдээлэл өгөөд хэлэлцээрийг бол 3 жилийн дараа бол дуусгах болох. Ийм зохицуулттай. Энэ хэлэлцээр өөрөө төр хэлэлцээр байнгын хэлэлцээр болгож болно. Тэрнээс энэ бол ямар нэгэн байдлаар холбооны гишүүн болно гэсэн асуудал байхгүй. Байнгын хэлэлцээр болсон ч ямар нэгэн байдлаар гишүүн орон байхгүй хэлэлцээр хийгээд явж болдог. Тухайлбал Серб, Вьетнам гэдэг улсууд яг энэ байнгын худалдааны хэлэлцээртэй таны хэлсэн Иран бас төр хэлэлцээртэй байж байгаа одоо байнгын ийм хэлэлцээр болох явцсан байна. За хоёр дахь нь арбитрийн журмын талаар асуусан. Яг олон улсын нөгөө BIT загвар дээр хэрэгэлдэг арбитрууд талууд өөр өөрсдийнхөө төлөөлөх нэг арбитрчаа сонгоод хоёр арбитрчин дундаасаа 3 дахь арбитраа сонгоод явна. Улс хооронд явж байгаа маргаан яг нөгөө олон улсын BIT загвар дээр заасан байдлаараа одоо арбитрчаа сонгоод зардлаа өөрсдөө хариуцаад явах байдлаар бол яг нөгөө дэлхийн худалдааны байгууллагын стандарт загвар дээр туссан байдлаараа бол туссан байна. Бид бол гишүүнээр орохгүй. Гишүүнээр орсон орнуудын тухай дээр гарсан тайлан хэрвээ Монгол улс Евразийн эдийн засгийн холбоонд гишүүн болчих юм бол энэ их өргөн хүрээний хэлэлцээр болно. Өргөн хүрээний үйл хэрэгт оролцсон. Ингээд эхлэх юм бол харин манай эдийн засаг тохиролтой бодиттойгоор хэлээд. Тийм учраас бол бид нар Евразийн холбоонд гишүүнээр элсэхгүй гэж байгаа юм. Евразийн эдийн засгийн холбоонд
ажиглагч гишүүнээр ч гэсэн бид нар орохгүй гэж байгаа. Бид бол маш хязгаарлагдмал хүрээнд Монголын хөдөө аж ахуйн салбарын хөдөө аж ахуйн гаралтай түүхийд бараа бүтээгдэхүүнийг энэ зах зээл рүү экспортлох хилцээрийг л хийж байгаа. Ердөө 360 хэдэн бүтээгдэхүүн дээр. Анх насны гишүүний тухайд гарах асуудал бол ерөөсөө мэдэгдэл өгөөл болоо. 3 жилийн хугацаатай төр хэлэлцээр гараа гэх юм бол 3 жилийн дараа мэдэгдэл өгөө жилийн хугацаанд энэ ингээд дуусчих юм байна. Энэ дээр бол ямар нэгэн маргаан мэтгэлцэн явагдах үндэслэл байхгүй байхгүй. Энэ өөрөө айхтар үүрэг хүлээгээгүй. Аль аль талдаа 367 бараан дээр тарифын хөнгөлөлт өгөө гэдэг ийм хэлэлцээр учраас энэ дээр бол айхтар тийм одоо хамааралд орно гэдэг ийм болгоомжл бол энэ удаагийн хэлэлцээр дээр байх юм шүү гişүнтэй гэдэг. Энэ Евразид нөгөө мөрдөж байгаа энэ нийтлэг стандарт энэ журмыг мөрдөх шаардлагатай болох уу? Энэ дээр та нар хийсэн тооцоол галийн шаардлагуудыг энэ хэлэлцээр бол яг энэ бүтээгдэхүүнүүдийн ангиллыг тохирсон галийн тарифыг тодорхой хумигдмал хүрээнд яг тарифа харилцан одоо бууруулах хөнгөлүүлэх ийм л хэлэлцээр. За 20 цэрийн хэлэлцээр гэж үүдэг хөдөлгөөний хэлэлцээрүүдийг дагаа байгуулдаг. За энийг бол бүтээгдэхүүн тус бүр дээр одоо махан бүтээгдэхүүн, үхрийн мах, өнний мах гэд бүгдийн тусдаа байгуулах ёстой. За энэ хэлэлцээрээр ямар байдал одоо давуу байдал үүсэж байгаа юм гэхээр бид нар нөгөө дэлхийн хөдөлгөөний байгууллагуудад элсэд орсон улсууд 20 цэрийн юм ерөнхий стандартыг мөрднөөгөөд юм үүрэг амлалтууд авсан байна. Энэ хэлэлцээр дээр юу заасан бэ гэхээр хоёр улс харилцсан нэмэлтээр 20 цэрийн стандартыг өөрөөр тохирж болно. Энэ хэлэлцээрийг өөрөөр хийж болно гэсэн үг. Тэгэхээр дэлхийн хөдөлгөөний байгууллага зааснаас илүү одоо хөнгөлөлтөө нөхцлөөр 20 цэрийн хэлэлцээрээ тохирох ажил хүлээгдэж байгаа. Энийг бол одоо хариуцсан яамдууд ойрын хугацаанд яаралтай хийгээд явах шаардлага боломж бол үүснэ энэ хэлэлцээрээр. Тэгвэл энд стандарт гал логистик энэ эрүүл ахуй энэ асуудлыг шийдвэрлэх юм байнгын механизм юм уу юм ажлын хэсэг байгуулах заалт тусгагдсан байгаа юу? Дундын ажлын хэсэг гэдэг энэ Японы хэлэлцээр дөр бол бүлэг болгон тус тустай ажлын хэсэг бол жишээ нь гараа авцсан байдаг. За энэ нөгөө компакт хэлэлцээр учраас нэгдсэн нэг том ажлын хэсгээр ямар нэг одоо худалдаатай холбоотой хүндрэл үүсэх юм бол хоёр тал харилцан шууд энэ зөвлөлийн механизм ажиллуулад асуудлыг бол түргэн шуурхаа шийдвэрлээд явуулах байдлаар бол оролцсон байна. Тийм дотоод яг энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх дотоод төлөвлөгөө бас үргэлжлээд бол гаргахаар бол манай яамны зүгээс ажиллаж байгаа. Яг энэ хэлэлцээрийн дагуу нэмэлтээр хийгдэх бүх ажлуудыг дэлгэрэнгүй одоо гаргасан хариуцах байгууллагуудыг хариуцлагажуулсан ийм төлөвлөгөө бол бас хэлэлцээр байгуулагдсны дараа бол үргэлжлээд гараад бол явна гэсэн ийм төлөвлөгөөтэй байна.